Оросын эсрэг одоо ингээл улан гассан байдлаар ингээл дайраад Тэр залуучууд мэдж гэнэ үү? Нэгэнт үүсцэн дайныг эсэргүүцэж манайх жагсаал цуглаан хийгээд байна. Энэ нь одоо тэр дайнд нөлөөлж чадахгүй гэдэг нь ойлгомжтой юм чи одоо хоёр улсын харилцаанд хэр нөлөөлж байгаа бол зүгээр ер нь бол бид ард иргэдтэй одоо энэ жагсаж байгаа залуучуудаа бид нар бол энэ төр засаг нь хэвлэл мэдээллийнхаа хэрэгслээр дамжуулж одоо яг бодит байдлын тал талаас нь тайлбарлаж ярьж өгөх хэрэгтэй л дээ. Тэгэхгүйгээр өнөөдөр бол харамсалтай нь надад яаж юу ажиглагдж байна вэ гэхээр ерөөсөө манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол их өрөөсгөл мэдээлэл тарааж байна л гэж би хэлэх байна. Тоглоозон энэ төр янз бүрийн барьж хаад ингээд зөвөн ч мэддэхгүй, буруу ч мэддэхгүй ингээд худлаа самж яхахын оронд энэ улс төрийн таамагч нарын үгийг сонсож. Үгүй яах вэ нэг хэдэг 2-3 сагсуулаад бол гашграал биз тэр юмор Монгол улс тэрээрээ босоод ирж байгаа биш гэж бодож байгаа гэж би итгэж байгаа шүү дээ. Улсын албаны улсын элчин сайдыг хөөж гаргах талаар Элчин сайдыг нэг ёсондоо хөөн гэдэг чинь нөгөө персона нон грата болгоно гэсэн үг. Бүр одоо ноцтой нотлогоотой байх хэрэгтэй. Тэгээд нотлогоод байгаа бол тэр чинь одоо төр засаг нь бол асуудлыг шийднэ. Би бол энэ ийм шийдэл тэр болгон гардаггүй. Манай оронд өрн персона нон грата гэж одоо хүнийг зарлж исэн удааг би санахгүй байна. Ер нь манай түүхэнд. Бүр цааш нь явах нь улсаа төлөөлж байгаа хүн байхгүй юу? Тэгээ хэрвээ энэ хүнийг харааж зүхэж байгаа бол тэр улсынх нь ерөнхийлөгчийг, тэр улсынх нь засгийн газрыг, тэр улсынх нь ард иргэдийг харааж яана л гэсэн үг байхгүй юу? Бид одоо ингэж хамаа самбараагүй улс төрийн бодлогоор асуудлаа зөв шийдэж одоо ингэж явахгүй бол энэ чинь ерөөсө болохгүй. Яагаад болохгүй вэ гэхээр эх оронгүй болно гэсэн үг. Кремийн гүүрийг одоо Украины одоо тусгай албаны захиалгаар тесрэх бодис ашиглаж террорист халдлагыг үлдлээ шүү дээ.